Чөмгөө дундартал үгэлхийн ёстой. Өвдөгниймийн шингэн дуусах цагт л та нар нэг ойлгох бах та яах вэ? Тос хагравч тогоон дотроо гэж тэдний хүүхэд тэгэж явна лээ, эдний хүүхэд ингэж явна лээ гэж муу хэлэх цагт л та нар л ахыгаа, эгчийгээ, дүүгээ өмгөөлж хамгаалахгүй бол өөр хэн өмгөөлж хамгаалах юм бэ? Өстэй эцэг их минь те 1960 70 оны үед чинь ямар юм нэг хөгжил байх вэ? Тэгээд 10 гаруй хүүхдийг зохицуулаад өнөөдөр ирсэн юм да. Би л та хэдийн учрыг ойлгохгүй байна юус. Эхний хүүхдэд хоол аягалж өгөөд хамгийн сүүлийн хүүхдэд хоол аягалж яхад эхний хүүхэд нэмүүлээгээд аваад ирдэг байсан. Аав ээж хоёр маань хоол унд иддэггүй л байсан юм шиг байгаа тэр үед та нэр. Би ч гэсэн муу хүүхдээ чи. Ахан дүүс болсны ач тус юу гэлээ? Нэгнийгээ түшиж тулах даад гол утга учир нь байдэн штэ. Ямар л эцэг их өөр хүүхдүүд нь хоорондоо муудалцаад түнжин хагараад ингээд явж байхыг харах сайхан бахав дээ. Нэг мө хувц сунар бол булаацалтаад ах шаардлага жижиг юм а та нар сэтгэхгүй чинь жижиг юм байна.